Сайн байцгаана уу хүүхдүүдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өмнөх хичээлдэр бүгдээрээ гээгдэх шин дүрм үзсэн бол өнөөдөр гээгдэх шин дүрмээ баттгах хэлбэрээр давтах дасгал хичээлээ орхолноо. Өнөөдрийн үзэх их бол морь уралдуулж тоглосон байна. Сургуулийн дотор байр нь манай ангийн 4 хүүхэд амьдардаг. Бид хичээлээ давтчихад чөлөөт цагаараа шагаагаар морь уралдуулж тоглоно. Нэг орой тоглохоор шагаагаа өрж байтал манай тасгийн эгчин их л цовоо дугаар. За өнөөдөр арай сонирхолтой байдлаар бооцоотой тоглоё. Морин төрүүлж эхний 2 байранд орсон хоёртоо үлдсэн 2 нь орон холоо өгье. Тэггүй гэхэд бид ч тгий хэмээн зөвшөөрлөө. Гэтэл байрны жижүүр өвөө нэлээд дуртай хаалга түлхэн орж ирээд яан гинэ та нар. Өвөг дээсээс уламжиж ирсэн энэ сайхан тоглоомыг ёс журмаар нь тоглож чадахгүй бол болцгоо хэмээн зандарлаа. Бид доошоо харахад өвөө манай монголчууд энэ тоглоомоор тоглоод морин төрүүлсэн хүнийг аз хиймэртэй ажил үйлсэнд бүтэмжтэй байх юм байна хэмээн бэлэгддэг юм гэж учирлаа. Ингээд бид ёс журмаар нь тоглож миний морь төрүүллээ. Бүгдээрээ морь уралдуулах тоглоомын тоглох журам болон үр өгөөжийг харж байхаа бүгд анхааралтай сайн уншаарай. Морь уралдуулах тоглоомын тоглох журам үр өгөөжтэй танилцсан бол одоо морь уралдуулж тоглосон минь ихийг дэвтэртээ хичээнгүй сайхан хуулан бичээрэй. Ихээ дэвтэртээ хичээнгүй сайхан хуулан бичсэн бол дараагийн даалгаврыг хийж гүйцэтгэе. Дараах үснэгтэд тохирох үгсийг ихээс нөхөжчээрэй. За үүнд бол гээгдэх шин дүрм бол бүгд сэргэн санах хэрэгтэй. За дүрм 1-ийн хувьд гээгдэхчээр төгссөн үгийн араас урт хичгээр эхэлсэн залгуур залгахад эцсийн гээгүүлэгчийн өмнөх богино балархай шиг маань гээгднэ. Дүрм 2 ийгээс бусад богино ишгээр төгссөн үгийн араас урт хичгээр эхэлсэн залгуур залгахад богино ишиг маань гээгдэн гэсэн 2 дүрмээс сэргэн сайн санаад энэхүү багнанд үгсүүдээ ялган бичээрэй. За бүгд дэвтэртээ олж бичсэн бол одоо багшийн 100 хариултыг сайн хараарай. За дүрм 1-ээр бичигдсэн 4 үг, дүрм 2-оор бичигдсэн 2 үг байгаа юм байна. За эхний үг тасаг гэсэн үгийн араас ийн гэсэн нөхцөл залгахад гээгийн өмнөх а балгай шиг маань гээдэж тасгийн гэсэн үг болсон байна. Байдал гэсэн үгийн араас ар гэсэн нөхцөл залгахад байдлаар гээд илийн өмнөх а балгай шиг маань гээгдсэн байна. Дээдэс гэсэн үгийн араас эс гэсэн нөхцөл залгахад эсийн өмнөх э балархай шиг гээгдсэн. Жорон гэсэн үгийн араас ар гэсэн нөхцөл залгахад жормар гээд имийн өмнөх а балархай шиг маань гээгдсэн байна. Дүрм 2-ын хувьд анги гэсэн үгийн араас ийн гэсэн нөхцөл залгахад ангийн гээд и богино балархай шиг гээгдсэн байна. Тоглол гэдэг үгийн араас од гэсэн нөхцөл залгахад тоглоод гээд о богино шиг маань гээгдсэн байна. За зөв үгсүүдэд дэвтэртээ хуулан бичиж аваарай. Дараагийн даалгавар бол асуултанд хариулах. Морь уралдуулж тоглосон минь ихийг хэрхэн сайн ойлгосныг дараах асуултаар шалгацгаая. Асуулт 1. Ингчин бооцоотой тоглоё гэж хэлэх үедээ юу бодсон бэ? За таамаглалаа бичээрэй. Асуулт 2. Хожигдсон 2 нь хоцсон 2-тоо оройн гоод өгье гэж ярилцахыг сонссон өвөө юу гэж бодсон бол? За та нар өвөөгийн өмнөөс төсөөлөөд яах байсан бол гэдгийг бас сайн бодоорой. Асуулт 3. Ёс журмаар нь тоглоод морин төрүүлсэн биеийн сэтгэл ямар байсан бэ? За биеийн сэтгэл гэдэг нь энэхүү үйл явдлыг өгүүлж буй өгүүлэгчийг хэлж байгаа юм байна. За энэхүү 3 асуултыг маш сайн бодож жагаад дэвтэртээ хариулж ичээрэй. Гэрийн даалгавар. Та нар Монгол уламжлалт ямар тоглоом мэдэх вэ? Сайн бодож байгаад тоглоомуудаа жагсан бичээрэй. Тэгвэл тэр тоглоомуудыг яаж тоглодог юм болоо? За тоглох заавар болон дүрмийг дэвтэртээ маш тодорхой дэлгэрэнгүй бичээрэй. Хичээлээ анхаарал үзэн сурагчдаа амжилт хүсье.